Сайн байцгаана уу? Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаарыг нэлээд онцгой дугаар байгаа. Манай нэг сонсогч маань надад хүсэл тавиад ингээд би бэлтгээд та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Энэ хэрэг бол 2021 он буюу одоогоос 3 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсын Висконсин мужийн Виндсор хотод болсон хэрэг. За ингээд хэдүүлээ хэрэгтэй орцгоё. 2021 оны 7 сарын 4-ний өдөр Барт Халдерсон 50 настай, Криста Халдерсон 53 настай хосууд алга болсноор энэ хэрэг эхэлсэн байна. Хосуудын хувьд гэвэл 2 том болсон хүүтэй байсан. Чандлер Халдерсон 1998 онд төрсөн, Мичел Халдерсон 1997 онд төрсөн. Тухайд бол 23 настай, 24 настай юм хүүхдүүд нь нас биенд айл хэзээний хүрчихсэн. Том хүн нь болохоор компьютерийн шинжилгээ ухаанаар коллеж айл хэзээний төгсөөд мэрэгчлэрээ ажилдаг, найз охинтойгоо сүү тавьсан, удахгүй гэрлэх мөчөө хүлээгээд ингэж байжсэн ба. Бага хүүгийнх нь хувьд болохоор Мэдисоны их сургуульд сэргээгдэх эрчим хүчний инженерийн ангид бол суралцаад явж исэн. Төгсгөд нэг хэдхэн хичээл үлдсэн удахгүй төгсөж байгаа. Тэгээ хажуугаар нь болохоор хагас цагаар даатгалын компанид захин хэлбэрээр ингээд ажилдаг юм байсан юм байна. Тухайд бол тэдний бага хүү болох Чандлер Халдерсон нь сургуулийнхаа дотор байранд бол амьдардаг байсан. Энэ үед бол яг 2021 онд ковид гараад бүх зүйл захин болсон тий. Ажлаач захимаар хийдэг болсон, сургуулийн захин болсон шүү дээ. Сургуультай явах шаардлагагүй, хичээл бүгд онлайнаар ордог болсон. Ингээд Чандлер тэнд дотор байранд түрээс төлөөд байж байгаа оронд гэж бодоод эцэг эхийнхаа гэрлүү нүүсэн байгаа. Чандлер ээж автаагаа хэсэг хугацаанд амьдарч байгаа. Ээж аавдаа найз охиндоо маш гоё мэдээ дуулгацсан байгаа байхгүй юу? Энэ нь юу юм бэ гэхээр би Флоридад Elon Musk-ийн SpaceX-д ажлын санал авсан. Тэгээд жилийн бараг 80,000 Америк долларын цалинтай гэсэн гэл ингээд ярьж эхэлсэн байгаа байхгүй юу? Тэгээд ээж хоёр нь маш их баярлсан. Найз охин болох Catherine Melinda буюу Cat гэж дууддаг. 2 жил орчим мөргөж байгаа юм найз охинтой байсан. Тэгээд найз охиндоо хандаад чи надтай хамт тийшээгээ нүүх үү? Хойлоо хамтдаа тэнд ингээд амьдрий чи юу гэж бодож гин гэл найз охиндоо хэлсэн чинь Кэт бүр маш их баярлсан байгаа байхгүй юу? Чандлерч ч маш их хайртай. Тэгээд тэгээл да ямар гоё юм бис да маш их баяртай байна. Хүүе хүлээж тэсгүй нэ гэл яг баярлал догтлж хүлээж авсан байгаа байхгүй. Тэгээд яг тухайн мэдээг Кэтэд хэлж авах явц тэр хоёр хоорондоо видео кол хийжсэн байгаа. Тэнгүүтээ шууд туцаар ярьж байхдаа тэнд ийм байр байна. Түрээс нь ийм үнэтэй юм байна. Надад маш их таалагдж байна. Чи энэ байрыг юу гэж бодож байна гэл хоорондоо айгүй гоё юм харилцаа үүсгээл те. Ийм байдалтай байсан маа. Тэгээд нөгөө нэг ажлын ярилцлаганд орохынхоо өмнөхөн Чандлер ээж авахын байр шингийн шатны ураг унчихсан. Толгоонд нэлээд хүнд гэмтэл авсан байгаа байхгүй. Тэгээ найз охиндоо би ажлынхаа ярилцлаганд орж чадахгүй болчлоо. Надад ийм ч өстэй саажилтай болж магадгүй гэж хэлсэн. Судас бүдүүрэх боломжтой гэж хэлсэн. Тэгээ нуруундаа нэлээд хүнд гэмтэл авсан. Ер нь л айгүй аюултай байгаа. Хэсэг хугацаанд гипс зүүж явах ёстой гэсэн. Тэгээд машинаар удаан хугацаагаар явж болохгүй, бүр нисэж болохгүй гэж хэлсэн. Хэсэг хугацаанд гэртээ байх амрах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр би ажлынхаа ярилцлаганд орох боломжгүй болчлоо гэл айгүй санаа зовсон байдалтай ингээд найз охин Кэттэй хэлсэн байхгүй. Кэт болохоор зүгээр дээ чи эхлээл ямар ч гэсэн эдгэрэх хэрэгтэй. Тэм болохоор эдгэрснийхаа дараа ахаад ажлын ярилцлаганд ороод үзэхгүй юу гэл нэг хоорондоо ер нь тиймэрхүү яриа өрнүүлсэн байгаа. Хоёудаас Чандлерийн ах нь Мичел чихрийн шижин өвчнөр онцлогдоод тэгээд хэсэг хугацаанд бол эмнэлэг тэвнэх тийм шаардлагатай болсон юм байна. Тэгээ ах ч эмнэлэг твдчихлээ, би ч гэмтчихлээ. Хэсэг хугацаанд нөгөө шинэ ажлынхаа талаар бодохгүй эхлээд эдгэрээд авъя гэд ингэж бодсон байгаа байхгүй. Тэгээ тухайд Барт буюу аав нь Чандлерийг ингээд байнга өглөө болгон сэрээдэг. Ажлын уулзалтандаа чи сууж гинөө өглөө сэрсэн үү гэл нөгөө Чандлерийг байнга сэрээдэг байсан байхгүй. Эцэст нь аав нь юу гэж бодсон бэ гэхээр ажил хийдэг гэдэг байгаа мөртлөө байнга шахуу мөнгөгүй байдаг. Мөнгөө хаашаа хийгээд идэм бол байрны төрөөс төлөхгүй идэж уух юм бүх юм аав ээж нь чиж байгаа. Гэр орондоо ахын хэрэглээнд илүү зардал гаргадгүй мөртлөө ямар ч мөнгөгүй байнга Германы мөнгө ээж аваасаа авдаг. Аав нь тэгээд нэлээд гайхсан байхгүй. За хүмүүс чи ер нь ямар ажил хийгээд байгаа? Сургуулийн тодорхойлтыг чи харъя. Сургуулийн дүнгийг чи харъя. Ер нь ягаад сургуулийнхаа тодорхойлт сургуулийн дүнгээ харуулахгүй байгаа юм гэл аав нь ээж аав нар хүүхдүүдтэй санаа зовдгийн адилаар л Барт үгээсээ тэгж асуусан байгаа байхгүй. За энэ үед нь болохоор Чандлер зүгээрээ би бүхэн зүгээр ажилдаа явж байгаа, ажиллаа хийж байгаа, сургуультай явж байгаа ямар ч асуудал байхгүй. Энэ үед Чандлер юу гэж хэлсэн бэ гэхээр ажилдаа харин би буруу хаяг юм уу эсвэл тэднэр буруу хаяг руу миний цалингийн чекийг явуулдаг байсан юм шиг байна. Тэгээ удахгүй системийн алдаагаар
цалаагаа засаад тэгээ бүх цалингийн маань нэгтгээд бүгднийг одоо энэ гэрийн хаяг руу чек хийгрээр явуулна гэж хэлсэн. Тийм болохоор би удахгүй мөнгөтэй болчихно гэж аавдаа хэлсэн баг. За ажлын хувьд бол ингээд аавынхаа амийг хагалж чадчих жаа. Тэнгүүд Барт юу гэж асуусан бэ гэхээр би сургалтын албаны хүнтэй чинь холбогдмоор байна. Хүүхдийнхээ сургалтын дүнг хармаар байна. Сургуулийн тодорхойлтыг нь хармаар байна. Ер нь яг сургуультай явж байгаа юм уу, яаж байгаа, юу болж байгааг нь мэдмээр байна гэд. Тэгээ Чандлер аавдаа болохоор тухайд нэг хит хитэн имэйл хаяг өгсөн байгаа. Манай сургалтын албаны хүмүүсийн одоо имэйл хаяг. Ингээд Барт бол тухайн сургалтын албаны хүмүүстэй бол мэйлээр харилцаж эхэлсэн. Тийх үедээ Барт юу гэж бодсон бэ гэхээр тэгээ ингэж байнга мэйл бичиж байхаар та надад нэг цаг өгөөч. Би тантай одоо царайгаа хараад захим хэлбэрээр тантай зүүмээр буцаар ярмаар байна гэдгсэн чинь нэг сургалтын албаны хүн нь болохоор нэлээд нааштай хүлээж аваад тэглгүй яах уу тгий гэж цаг одоо тохироод яг нөгөө цагтаа буцаар ярих гэдгсэн чинь гинтхэн нөгөө хүн нь манай гэр бүлийн хүн корона тусаа тэгээ би өнөөдөр ингээд тантай ярих боломжгүй болчлоо гэж хэлсэн ба. Тэгээд бас нэг өөр сургалтын албаны хүнтэй яг л одоо тийм шалтгаан улмаас уцаар юусоо ярьж чадаагүй байхгүй. Ингээд Барт юу гэж хийсэн бэ гэхээр шууд сургууль руу залгасан байгаа байхгүй. Тэгээд залгаад тухайд бол сургуулийн одоо ажилтныг эрэгтэй хүн бол уцаа авсан. Тэнгүүд нь би Чандлер хаалдарсан байна гэд өөрийгөө хүүгээ байна гэж хэлээд сургалтынхаа тодорхойлтыг авмаар байна гэж хэлсэн чинь нөгөө хүн нь манад ийм нэртэй хүн сурдгүү штэ гэж хэлсэн байхгүй. Тэр нөгөө аав нь амар гайхаад юу гэд би танаас сургуулийн албаны хүмүүстэй имэйлээр харилцсан штэ. Юу яриад байгаа юм бэ гэдгсэн чинь 2019 оноос хойш Чандлер сургуультай явхаа болсон. Хит хитэн хичээлдээ унаад тэгээд сургуулаас ер нь гарсан гэж хэлсэн. Тэнгүүд нь аав нь би танд нэг хит хитэн хүний нэр хэлье бас имэйл хаяг өгье. Энэ хүмүүс танаа сургуульд ажилтгүй гэж асуусан чинь болгүй яах вэ гэдэг тухайн нэрийг нь хэлсэн чинь сургуулийн ажилтан манад ийм хүмүүс ажилтгүй. Тэгээд таны хэлсэн мэйл хаяг чинь сүүлийнх нь gmail.com биш дээ. Манай сургуулийн ажлын хүмүүс одоо тий ажилтан бол сургуулийн имэйл хаягийг ашиглана. Медисоны их сургуулийн имэйл хаягийг ашиглана. Тэгэхээр сүүлийнх нь gmail.com гэхэр чинь нэг хувь хүний мэйл хаяг шиг болчихж байгаа байхгүй. Ингээд аав нь бол хүүгээ сургуульд явхаа болцсон сургуулиасаа гарсан юм байна гэдгийг мэдэнгүүтээ 2021 оны 6 сарын 29-ний өдөр Чандлер руу мессеж бичсэн ба. Би танай сургуулийн ажилтан хүнтэй уцаар ярьлаа. Юу болоод байгааг бүгдийг мэдсэн. Чамайг бэлэн болчвол би бас бэлэн байгаа шүү гэж хэлсэн баг. Ер нь бол би үннийг чи мэдчлээ. Чи надтай ярилцмаар байвал би бэлэн гэж хэлсэн байгаа байхгүй. 7 сарын 2-ны өдөр Криста ажил дээр одоо ээлжтэй байсан чинь ажилдаа одоо ирээгүй, ажил руугаа залгаж одоо ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гів гинт одоо алга болчоор нь түүний ажлын найз Даниэл нь гэрлөө нь одоо очсон баг. Их нэртэйгээ хамт одоо гэрлөө нь очоод хонхын дараад хаалган тогссон чинь ерөөсө хаалга талихгүйсэн. Тэгэхээр хэсэг хугацаанд байшингийн тойрч харж агаад ер нь машин байна уу гэд харах гад очсон чинь машин байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Чандлер хаалгаа онгойлгосон байна. Уучлаарай би усанд орж исэн чинь таны ирснийг мэдсэнгүй юу болсон болоо гэдгсэн чинь ээж чинь уг нь бол ээлжтэй байсан чинь ажил дээр ирсэнгүү мессеж бичээр хариуцгүй уцруу залгаар уцаа авахгүй байхын хайцсан болоо гэдгсэн чинь ээж хоёр нэг гэр бүлийн шинэхэн найзууд гэсэн баха нэг найзууд нь машинтай ирээд тэр хоёрыг аваад тэд нар нөгөө манай гэрийн цуслангийн байшин руу явсан гэж хэлсэн байхгүй. Тэгээд тухайн цуслангийн байшин болохоор Кристагийн эмээ өвгөөс нь түүнд одоо өвлөгдөж ирсэн ийм туслангийн модон байшин байт юм байна л да. За энэ байшин болохоор нэг эдний гэрээс нь 3 цаг орчим машинаар яваад байдаг ийм газар юм байна. За ер нь бол тийш явсан гэж хэлсэн байна. Тэгээд магадгүй заримдаа туслангийн байшинд сүлжээ орж ирдгүү маа. Тэгээд ээж уцаахгүй байж магадгүй. Хэрвээ би ямар нэг юм сонсвол танд ингээд мэдэгдэе гэж хэлсэн байгаа байхгүй. Ингээ хэсэг хугацааны дараа Даниэл бол дахиад Чандлераас ээжээс чи ямар нэгэн юм дуулцсан уу? Чи ер нь ямар нэг юм чам руу заалгасан уу? Ер нь юу болсон болоо гэдгсэн чинь ээж над руу мессеж хийсэн. Тэр ий сайн авч утсан гэсэн. Тэгээд удахгүй одоо нэгд өдөр буцаад ирнэ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэгд өдөр боллоо. Кристагаас ямар ч холбоо сүлбээ байдаггүй. Даниэл одоо гайхаад Чандлер хэлсэн байгаа байхгүй. Чи алга болсон хүмүүс гэж цагдаад мэдэгдээ. Энэ бүр үнэхээр одоо хачирхалтай байна. Ер нь цагдаад мэдгдсэн дээр хаа гэд хэлэнгүүт нь тэгээ тэгвэл цагдаад мэдэгдээ гэл нөгөө Чандлер ч айгу уулхан хүлээж аваад цагдаад очиж мэдгдсэн байхгүй. Ээж аваагаа даалга болсон гэд. Кристагийн одоо 39 жил найзалсан. Бүр ахлах сургууль, дунд сургуулиасаа хойш ингээ найзалсан. Маш одоо дотны гэр бүлийн юм найз байт юм байл та. Ухаан одоо найз эмэгтэй нь Кристатай хамт нэг зүйл одоо хийх гээд төлөвлөөд ярьсан байсан чинь Криста одоо уцаа авахгүй ингээ алга болцсон бахаар нь бүр гайхаад эхлээд бол мичл рүү залгасан маа. Ээж чи уцаа авахгүй байна. Хайц юм бол ажилдаа ирээгүй гэж юм. Тэгээ энэ фэйсбүүкээр яваад байгаа мэдээллүүд нь яг юу болоод байгаа юм бэ гэдгсэн чинь нөгөө том хүн бүр гайхаад юу яриад байгаа юм бэ? Надад Чандлер юу ч хэлээгүй
шүү дээ. Ээж хоёр цуслангийн байшин руу явсан гэл айгу гайхаж одоо хүлээж авсан байгаа байхгүй. За ингээд нөгөө эмэгтэй маань Чандлер бол залгсан. Ээж чинь юу тохиолдов? Ээж хоёр ч юу хайчч юу гэдгсэн чинь нөгөө нэг үлгэрээ ярьсан байхгүй. Хүн одоо ирж аваад тэгээд цуслангийн байшин руу явсан. Явхдаа амар их одоо мөнгө аваад явсан. Казино орсон болов гэл ингээд хэлсэн чинь нөгөө найз эмэгтэй бүр амар гайхаад Криста Барт хоёр казино гэл нөгөө казино тоглоно юу яриад байгаа юм гэлээ гайхаж хүлээж авангуудаа нөхөртөө хэлээд тэр хоёр шууд одоо цуслангийн байшин руу нцсан байна. За ингэх үедээ болохоор цуслангийн байшингийнх нь ойр орчимд нь бургаснууд нь нэлээд өндөр ургацсан тийм дүр зураг ер нь өгтөж авсан байхгүй. Тэгээ ямар нэгэн машинаар байшин руу очисон тийм шинж тэмдэгч байхгүй. Байшингийнх нь хаалганууд нь бүгдээрээ түгжээтэй одоо тийм дүр зураг бол хүлээж авсан байна. Ингээд нөгөө тухайн одоо найз эмэгтэй нь Чандлер руу залгаад ээж хоёр ч энд ирээгүй байна. Энд ирсэн бүр ямар ч шинж тэмдэг байхгүй байна гэдгсэн чинь Чандлер юу гэж асуусан гэж. Өө тийм үү ямар сони. Гэхдээ ямар нэгэн бууны сум ч юм уу эсвэл бол цусны толб хараагүй биз гэж асуусан байхгүй. Тэгээ нөгөө найз эмэгтэй нь бүр гайхаад алга болсон гэж ярьж байгаа байж юу цусны толб, юу бууны сум, юу яриад байгаа юм бэ гэд бүр ингээд маш гайхаж хүлээж авсан байхгүй. Алга болсон гэж яригдчихсэн аа. Гинт удаа баг алгын ирвчж байгаа байхгүй. Ингээд нөгөө эмэгтэй маань бол нөхөртөөгөө хамт буцаад одоо явсан. 7 сарын 8-ны өдөр Мичел болон мөрдөгчд тухайн туслангийн байшин руу олцсон байгаа. За ингэх үед ямар ч одоо хүн байсан гэсэн шинж тэмдэг бол байгаагүй. Бүх одоо хаалганууд нь түгжээтэй, бургаснууд нь амар урт ургацсан нөгөө л нэг дүр зураг өгсөн байна. Мичел болон мөрдөгчд туслангийн байшинд одоо эрэл хайгуул хийж байх үед Чандлер болохоор ойр хавийнхаа бүх хөршүүдийн хаалгыг тогшоод ээж авыг маань харсан уу? Танах өрөнд камертай юу? Камеранд чи ямар нэгэн бичигдсэн зүйл байгаа болов тэрийг үзэж болох уу гэл асууж масуугаад гэж явсан байгаа байхгүй. Хаалганаас хаалганы оронд хонх дараал те. Хотынхон сонингийн газар нийтлэлжүүлээл, хотынхон телевизэд яриа өгөөл ингээ яваад байсан байхгүй. Тэгээ ер нь бол олон нийтийн хэрэгслүүдээр зурагтаар Facebook-ээр те Криста болон Барт хоёрыг алга болсон гэсэн зарлалыг бол тарааж эхэлсэн. Ингэх үед бол цагдаагийн газарт нэлээд чухал одоо дуудлага ирсэн ба. За тухайн дуудлагыг ирүүлсэн эмэгтэй нь болохоор нэг юм ферми эзэн эмэгтэй байсан. Тэр юу гэж хэлсэн гэхээр ферми ойр хавь Чандлертай нэлээд өстэй одоо эрэгтэй хүн харсан. Тэгээ тухайн эрэгтэй хүн агүй сонин хачирхалтай одоо зүйлүүдийг хийгээд яваад байсан. Яг юу хийж байгааг нь бол би сайн ажиглаагүй, ямар нэгэн юм ингээд зөөгөөд байгаа ч юм шиг ер нь нэг тиймэрхүү зүйл ажиглагдсан гэж хэлсэн байгаа байхгүй. Ингээд тухайн одоо эмэгтэйгийн хэлсэн дагууд нь тэр газрыг нь очиж нэгжлэг хийхэд юу болцсон гэж бодож байна та нар? Барт хаалдарсан буюу Чандлерийн аавынх нь толгоогүй их биеийн хэсгийнх нь одоо зогцсыг бол олсон. Тухайн зогцс бол бүр харахын эцэсгүй энэ тэнд нь хутгаар юм уу тийм үзүүртэй зүйлээр сэжэд хайцсан. Тэгэнгүүтээ өвдгөнийх нь хэсгийг яс масын ингээ хугалаад энэ тэнд аваачаад бас алчууранд боогоод уутанд хийгээд хайцсан. Бүр ингээ аимшигын дүр зураг өгсөн байгаа байхгүй. Ер нь бол биеийг нь хэсэгчлээд энэ тэнд хайцсан байсан гэсэн үг. Тэгээд мөрдөгчд бас юу болсон гэхээр нэлээд юм хуучирсан бетонн дотроос хайж хөрөө тэгээд мөн байх тиймэрхүү багаж хэрэгслүүдийг бол олсон. Ингээд 7 сарын 8-ны өдөр Чандлер болон Чандлерийн найз охин Кэтрин Меленда буюу Кэт хоёрыг бол барьж мэдүүлэг авч бол хэлсэн байгаа. Хоёуланг нь хоёр тусдаа өрөөнд суулгаж агаад тусад нь мэдүүлэг авсан. Мөрдөгчд Кэтээс асууж байгаа. Тухайн үед одоо Чандлерийн эцэг эх нь алга болсон гэхэд яг юу болсон бэ гэдгсэн чинь мэдгүй Чандлер ингээд ээж аваар алга болсон, туслангийн байшин руу явсан гэж надад хэлсэн. Тэгээд намайг гэртээ хүрээд ирэх үү гэд амралтын өдрөөр хамтдаа өнгөрөөе гэж хэлсэн. Тэгээд би гэрлүүнд одоо явахаар болсон. Тэгсэн чинь замдаа чи ариутгагч бодос болон одоо тэрвэрлэгээ одоо хийдэг тийм алчуур талж аваад хүрээд ирээрэй гэж хэлсэн. Ер нь Чандлер та хоёрын харилцаа ямар вэ? Чи Чандлерийн эцэг эхийнхэн талаар юу гэж боддог вэ гэж өчнөө юм асууж байгаа. Ингэх үедээ тэгээд манай гэргийнхэнтэй бас цагийг нэр хамт өнгөрүүлсэн. Манай ээж хоёрын гэр нь болохоор айгуу гоё юм. Бараг хөдөө тийм монголоор бол юм хөдөө зэлүүд газар байдгаа. Ой модтой. Надад нэг жоохон сэжигтэй санагдсан юм гэх юм бол би усан санд усанд орж исэн чинь Чандлер алга болцсон. Тэгснэ хэсэг хугацааны дараа нэг ой модноос гарч ирсэн гэж хэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь тэр ой мод гэдэг байгаа Кэтийн ээж аав нь амьдардаг гэдэг байгаа газар нь нөгөө нэг ферми эмэгтэй хэлсэн газар болж харж байгаа байхгүй юу? Кэтийн буюу найз охиныхоо ээж аавынх нь амьдардаг тэр газрын ойрхон Барт буюу Чандлерийн аавынх нь зогц нь бол
болцсон гэсэн үг. Чандлераас одоо мэдүүлэг авч эхлэхэд Чандлер бол ээж хоёр амралтын өдөр тохиолдуулаад туслангийн байшин руу явсан. Гинтгээ одоо шуурганаас болоод туслангийн байшинд ямар нэгэн гэмтэл гарсан юм шиг үлээ. Тэгээ тэрийг засахгүй явсан. Гэр бүлийн нэг найзууд нэгээд хоёр танихгүй хүн ирээл одоо хамт явсан гэж хэлсэн. Тэгснээ би бүр тэднийг явахт нь юмнуудын бэлтгэгт нь хүртэл тусалсан гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэнгүүтээ мөрдөгчөд эхлээд айгу зөөлхөн гэж ярьж яснаас сүүлдээ жоохон ширүүсээд We're not going to tell you what happened. You know what happened. You were there when it happened. We're not BSing you, okay? When it happened, we know more than you think we know. I understand. There's people that have told us things. We have evidence. We have proof. That more has happened. Okay. So your parents never made it to the cabin, and I think you know that. There'll be another pause. I just have a, you want to stand up and just come right over here for me. Do you have any in your pockets at all? Wallet. Just a wallet that just put in there. Oh. What's this right there? Vape in the corners. Okay. So they won't take the vape down in the jail. Okay. Бид нэр ээж авд чинь юу тохиолдсныг олж мэдсэн. Чи яг одоо энд биднэрт үннээ хэл бараг чиний сүүлийн боломж гэж хэлсэн чинь Чандлер шууд юу ч хэлээгүй. Надад өмгөөлөгч хэрэгтэй байна. Би хуульч авмаар байна гэж хэлсэн. Одоо тэгэхээр ээж Кристен хаана вэ те? Криста Алдерсон одоо амьд үү, өгсөн үү, хаанагаа мөрдөгчд бол хараахан олоогүй байсан. Энэ үед нь Чандлерийн найз охин Кэт те танарт хэрэгтэй гэж үзчихвэл миний утасны одоо датаг бүгдийг нь татаж аваад шалгаад үзье. Ямар нэг хэрэгтэй мэдээлэл та нарт хэрвээ олдвол та нар миний утсыг ашиглаж болно гэж хэлсэн баг. Ингээх үедээ Chandler Cat хоёр одоо хоорондоо Snapchat ашигладаг аппликейшн байдаг. Хэрвээ магадгүй хүмүүс мэдгүй байж магадгүй би товчхон зүгээр ямар аппликейшн байдгийг ингээд дуртаад үгүй. Ерөнхийдөө яг хоорондоо мессеж бичдэг, зураг нэг нэргөө явуулж болдог. Хар ухаанаар хэлвэл Facebook-ийн Messenger юм шиг хоорондоо харилцдаг нэг тийм аппликейшн баггүй юу? Ялангуяа залуучууд нэлээд хэрэглэдэг. Тохиргооны хувьд гэх юм бол хэрвээ 24 цагийн дотор нэг нэгнтэйгээ мессеж бичээд тухайн мессежээ авч үлдэж болно гэх юм бол 24 цагийн дотор бол хоорондоо бичсэн мессежээ бол харж болно. Дараа нь бол шууд автоматар устдаг ийм одоо аппликейшн байдаг. Нэг нэргөө зураг явуулгаад нэгэд харлаа тэгээ шууд устна гэсэн. Ингээд нөгөө хоёр чинь хин нэг хаана явж байгааг нь байнга ингээд харах зорилгоор байршлаа хардаг тийм тохиргоог тохируулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол Chandler-ийн хаана явж байгааг 24 цаг Kate харна. Kate-ийн 24 цаг хаана явж байгааг Chandler харж болно гэсэн. За энэ үед маш чухал одоо зүйлийг Kate screenshot болгоод зэн дээр хадгалсан байсан. Энэ нь болохоор 7 сарын 3-ны өдөр Chandler Wisconsin-ийн нуурын дэргэд ингээд явж байгааг нь бол тэр харсан байгаа байхгүй. Тэнгүүтээ шууд нөгөө screenshot аваад дараа нь одоо чи энд хинтээ юу хийж явж исэн? Надад ийшээ явна гэж хэлээгүй зтэй гэдэг юм уу? Нэг хоорондоо нэг тиймэрхүү зүйл болохоо тэр зургийг хадгалаад үлдсэн байсан байгаа байхгүй. Тэгээд яг тухайн нуур нь болохоор Chandler-ийн байнга очиж сэлэх дуртай тийм газар нь байсан юм байна л да. Ингээд тухайн одоо нуурын хэрэг дээр Chandler бол хэд удаа утсан байсныг нь скриншотныхон тусламжтай бол мөрдөгчөд мэдэж авсан байгаа. Ингээд очих үедээ Кристагийн бол цогцыг олсон. Chandler Google-с юу гэж хайсан байсан гэж Google хайлтынх нь би таад хэлж өгье заяа. Wisconsin-аас олдсон цогцос, Wisconsin-аас олдсон эмэгтэй хүний бие, Wisconsin-аас олдсон хэсэгчилсэн биеийн хэсгүүд, Milwaukee голоос олцсон зогцос 2021 он Барт ба Криста гэсэн хайлтууд хийсэн байвал яг уу 7 сарын 8-ны өдөр ерөөсөө Chandler-ыг хүн алсан ямар нэгэн ер нь нотлох баримт юу ч байхгүй байсан чинь зүгээр утасных нь Google-ийн хайлтанд хэлээд өчөж байгаа. Мөн Chandler-ийн өрөөнийх нь компьютерийн ширээнээс Барт болон Криста хоёрын гар утсыг бол бас олсон. Мөрдөгчөд маш чухал бас нэг зүйл олсон юу байсан гэхээр Бартын ажлын ширээн дээр нь 2021 оны 7 сарын 1-ний өдөр Chandler-ийн их сургууль дээр нь очиж одоо уулзах цаг авсан байсан. Тэрийгэ тэмдэглээд үлдээсэн байсан байгаа. Байшинд нэгжлэг хийж үзэж байхдаа зуухных нь шилэн одоо юм хаалт нь яг тэр нэг хэсэг газар агарсан байсан байхгүй. Тэгээд талаар нь асуусан чинь манай нохоонууд хоорондоо тоглож байгаа тарин ингээ агарсан юм аа гэж хэлсэн. Гэхдээ дараа нь бол тэндээс бараг 200 гаруй ширхэг хүний шатсан яс болсон. Тэгээд бүр амар түлхтээд хав хар болсон. Бүр ингээ жижигэн болцсон юм хүний яс бол болсон байгаа. Тэгээд Бартын одоо багаж зэвсгээ хадгалдаг өрөөнийх нь гэрэл
мэдлийг унтрааж агаад шалыг нөгөө юм цэнхэр өнгөтэй юм гэрлэр тэгээ тусгаж үзэж байхад болохоор энэ тэнд ингээд толб байсан. Нэлээд бүрийн том одоо хэмжээтэй. Тэгээ ер нь бол ариутгагч бодисоор цэвэрлээд гэхдээ цусны толбоо бол яг сайн арилгаагүй байгаа мó эсвэл цусны толб ер нь арилдаггүй мó ямартай ч нэг тийм юм бас яригдсан. Ингээд тухайн өдөр яг юу болсон бэ гэд тэгэхээр 7 сарын 1-ний өдөр бол цаг авсан уулзалт дээр очих гээд бэлдээд гэрээсээ гарах гэсэн чинь Чандлер аавынхаа одоо нуруунд тус газар нь хит буудаж амь насыг нь өнөөгөөд дараа нь ээж нь ажилласаа ирэхэд хүчээсэн болохоор ээж рүүгээ мессеж бичсэн баг. Аавын утасныхын зэнгийн дууссан байгаа. Та хэрвээ залхаар бол над руу залгаарай. Эсвэл над руу мессеж бичээрэй. Тэгээд та замдаа дэлгүүрээс газтай ус аваад ирч чадах уу гэж асуусан баг. Аавынхаа амь насыг хөнөөцөн огцыг хаашаа нуух уу гэл тэр чинь бөө юм болж байгаа шүү дээ. Ээжийнхаа замыг ер нь даашруулж байгаа байхгүй. Криста гэртээ ирсэн. Яг ирсэн үеийн ч гэсэн хөршийнх нь камерт бол бичигдсэн байсан. Энэ үеэс хойш Криста болон Барт хоёр аль нь ч гэрээсээ гарч байгаа хөршийнх нь камерт бол бичигдэг байгаа. Мөрдөгчдийн үзэж байгаа болохоор Криста гэртээ ирэхэд нь бас буудаж амь насыг нь өнөөгөөд гэртээ биеийг нь хэсэгчлээд лоог нь тастаад тэгээ үе мөчөөр нь одоо бараг салгаад байшингийнхаа зойр хэсэгт нь зуухтай юм байна л да. Үйл болохоор гал түлдэг зуухтай. Тэнгүүтээ биеийн зарим хэсэг болон ээж аав хоёрын толгойг зуухандаа шатаасан байгаа хгүй. Тэгээ энэ нь болохоор бас нэг хөршийнх нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Тухайн одоо өдрийн шөнө хид хідэн ингээд маш ойрхон зайтай оч үсрээд байгаа юм шиг тийм 6 минут болоод оч ингэж үсрээл тэгснээ буцаж унтраал. Дахиад 6 минут болоод оч үсрээл буцаж унтраал. Энэ нь бүр 7 удаа тэгэж автагдсан байгаа. Тэнгүүтээ тухайн шөнө яасан гэхээр дэлгүүр яваад маш их хэмжээний мөс аваад өгцгийг төлдөөгчөнд төлдөөгөөд тэгэнгүүтээ машинаар тэр оймод болон Висконсины одоо голын эрэг хавцаа аваачиж хувааж юу хайсан байгаа байхгүй. Тэгээ эцэст нь ер нь яг яагаад эцэг эхийгээ амин насанд нь хүрэх болж байгаа юм бэ? Ер нь яг эцэг их юм ямар зүйл буруу хийсэн юм бэ гэж та нар бас гайхчихж магадгүй. Бусдын нүдэнд харагдаж байгаа Чандлер гэдэг хүн бол ерөөсөө Чандлер гэдэг хүн бол байгаагүй. Бүх зүйл нь худал хуурмаг байсан байгаа байхгүй. Нөгөө нэг хагас цагаар даатгалын компанид ажил хийдэг гэдэг нь худлаа байсан. Сургалтын албаны имэйл хаяг гэдсэн шүү дээ. Тэр нь болохоор Чандлер өөрөө хуурамчаар имэйл хаяг нэгэнгүүтээ Афтагаа сургалтын ажилтан болж харилцаад байсан байгаа байхгүй. Тэр имэйл хаягийн IP хаягаар нь одоо шалгаад үзсэн чинь Барт болон Криста хоёрын гэрийнх нь IP хаягтай юм таарчсан байна. IP хаяг гэдэг яг юу гэдгийг хэрвээ мэдгүй бол бид нэр хүн болгон өөрийн гэсэн нэг гэрийн хаягтай байдаг штэ тий оршин байгаа. Тэрнтэй адилхан хэрвээ таны компьютер лэптопоо та тухайн байгаа газрынхаа интернеттэй холболт хийхэд таны компьютерт гэрийн хаяг шиг хаяг үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр интернеттэй холбогдлоо. Тэгээд юу гэдэг Google дээр ямар нэгэн search хийлээ. Эсвэл та mail хаяг руугаа орж mail хаягаа шалгалаа. Ингэх болгонд тухайн үйлдэл чинь компьютерийн хаягнаас хийгдсэн байна гэдг нь гараад ирдэг байхгүй юу. Ер нь тэгэж ойлгож болох байх. Mail хаяг нь бас худлаа байсан. SpaceX-д ажиллаж байгаа ажлын санал авсан гэдэг нь бүр худлаа байсан. Гэснээр бүр юу гэж ярьсан байсан гэж Чандлер чинь яг хуу баг байхдаа ч юм уу өсвөр наснда сайн ч хэлдэг. Тэнгүүтээ өөрийгөө найзуудтай би нөгөө нэг цагдаагийн аврах багт нь ажилтгаа хүн алга боллоо ч юм уу тэнгүүд ус руу нөгөө шумбаж ороод хүн хайж мэдэг нэг тийм баг бүрэлдэхүүн байдаг штэ. За тэнд нь ажилтдаг гэж хэлсэн байхгүй. Тэр нь худлаа байсан. Ер нь энэ хүнд үнэн зүйл гэж байсан мó мэдгүй. Тэгснээ нөгөө SpaceX-ийн ажлын ярилцлаганд орохдоо толгоогоо гэмтэйгэл амар шинж тэмдэг илэрж байгаа гэлээсэн чи тэр нь бас худлаа заяа. Им ч юу ч хэлсэн гэдгсэн чинь зүгээр дархичин хөдөлцөөн тэгээд яг хэрэгтэй бол та гипс зүү. Тэрнээс бол шаардлагагүй гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөөдөг чинь өөстэй амар болчлоо. Үнэн нь илэрх гээд ааш тавдлаа ярьсан нь баригдах гээд байгаа болохоор жүжиглээл. Янз бүрээр л үтсэн байхгүй. Тэгцэд нь ер нь бол аав ээж хоёр нь хүүхдээ ингээд худал хуурмгаар амьдраад яваад байгааг нь мэдсэн. За энэндээ болохоор тэгээд танилаар эцэг эхийнхээ амь насанд хүрэх шийдвэрийг бол гаргасан байгаа байхгүй. Эцэг эхийгээ одоо хөнөөсөн тэр ууг хаанаас олж авсан юм бэ гэхээр нөгөө Чандлер чинь өдөр шөнөжөнгөө гэртээ байгаад захимаар ажил хийгээл хичээл хийгээд байна гэсэн чинь өглөө яг ажилтаа юм шиг босон гутаал компьютер тоглоом тоглодог гэсэн байхгүй. Ингээ өдөр шөнөгүй тоглоом тоглодог. Ингэж явах үедээ болохоор одоо захимаар тоглоом тоглож байхдаа нэг залуутай танилцсан байгаа байхгүй. Тэр залуу нь болохоор цэрэг ийм залуу айрамд ажилладаг. Тэгэл хоорондоо тэр хоёр чинь баг өдөржингөө л хамт тоглож байгаа болохоор чинь хажуугаар нь бас янз бүрийн юм ярина. Сүүлдээ бол сайн найзууд болсон юм бэлээ. Чандлерийн гэрт нь буюу одоо Чандлер дээр зочилж бол ирсэн. Ингээх үедээ шинэхэн найзтай зориулаад тухайн одоо ээж авах амь насанд хүрсэн ууг бол бэлгэлсэн бэлээ. Бэлгэлж байх үедээ зураг авч ер нь баталгаажуулж үлдсэн байгаа байхгүй юу. Тухайн одоо Чандлер төгсөн бууга тэгээд Чандлерийн жолооны өмнөлөхний хажууд ингэж тавиад зургийг аваад
байгаад би одоо энэ дугаартай энэ бууга энэ хүнд одоо бэлгэлж байгаа. Бэлгийн шугамар энэ хүн энэ бууг авж байгаа гэсэн тийм баримт одоо авч үлдсэн байгаа. Зургийн хэлбэрээр. Тэгэнгүүтээ буунасаа гадна маш одоо олон ууныхаа сумыг бас тэр найз нь Чандлерт бэлгэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бэлгийн замаар авсан Чандлер эцэг эхийнхээ амь насыг хөнөөсөн бууг хаана уусан байсан бэ гэхээр би эхлээд жоохон толгой эргэцсэн байхгүй юу. Кэт буюу Чандлерийн найзных нь ээжийнх нь эмэгтэй найз нь гэж би ойлгоод байсан чинь Кэтийн ээжийнх нь хамтран амьдрагч нь одоо эмэгтэй хүн юм байна. Ижил хүссэн гэсэн үг байхгүй юу. Тэгээд Кэтийн одоо ээжийнх нь найз эмэгтэйгийнх нь аавынх нь амьдардаг газар нь болохоор Борд Холдерсоны одоо цогцолцсон хавьд ингээд ойролцоо амьдардаг. Тэнгүүтээ тухайн одоо газар Чандлер чинь ууга тэнд орхисон байгаа хгүй яг төсөөлөх юм бол байшинд амьдарч байхад нэг юм илүү багаж магачаа хийдэг нэг тийм модон илүү дутуу юмнуудаа тэнд хийж хадгалдаг те. За нэг тиймэрхүү газарт нь нөгөө бууг нь аваачаад ингээ орхисон байгаа хгүй. Тэгвэл одоо ер нь Криста болон Барт хүний хувьд ямар хүмүүс байсан? Зан чанарын хувьд ер нь ямар хүмүүс байсан? Гэдгийг нь олж мэдээ л да. За энэ нь миний бодол ч юм уу, миний дүгнэлт бол биш шүү. Угаасаа энэ хүний шүүх хурал бол нээлттэй явагдсан байлээ. Тэгэхээр YouTube дээр бол бүл бүтэн бараг 8 цаг гарны юм шүүх хурлын одоо гэрчийн мэдүүлэг болон тэгээд мөрдөгчөд, цагдаа нар, хуульчдын болон тэгээд цогц дээр задлан шинжилгээ хийсэн эмчийн одоо ярианууд нь бол YouTube дээр байгаа. Тэгэхээр би энэ хүмүүсийн зүгээр яриан дээр үндэслэж та эдтэй хэлж байгаа болохоор тэгж ойлгож аваарай. Hilgendorf, Hilgendorf. And just because we have a record, I have to, even though I think I know, you have to spell your first name. Jane, Jane. And Jane, who are you married to? Michael Hilgendorf. All right. You'll be happy to know he testified and he deferred to you a lot, so we're going to ask you a lot of questions. Okay. Okay. Did you know someone named Bart and Krista Halderson? I did. Who did you know first? Krista. Tell me about how you knew Krista. Well, we met in middle school. We didn't become really good friends until high school. She became my best friend our freshman year. We sat together every morning before my English class outside Miss Bear's room. Where were you all going to school? We both went to East High School. Here in Madison. Yep. Do you remain friends with Krista your whole life? Yep. 39 years. She's been my best friend. Кристагийн 39 жил найз нь юу гэж хэлсэн бэ гэхээр энэ нэмэгтэй хоёр одоо ихэр охинтой байна л та. Тэгээд Чандлер болон Мичел хоёртой бол нэлээд ойролцоо настай, хэдхэн насны зүрхтэй. Тэгээд энэ нэмэгтэйгийн нөхөр нь хоёр охин нь бас гэрчээр орсон. За тэдний хэлж байгаагаар болохоор Криста болон Барт хоёр маш сайхан сэтгэлтэй хүмүүс, айгүй өрөвч. Тэгээд ер нь бол Барт чинь нэгтлэн бодогч мэрэгчлээ тийм хүн байсан юм байна л да. Тэгэхээр нэлээд одоо санхүүгийн хувьд ч гэсэн айгүй хянамга хүүхдүүдтэй зориулаад мөнгө чааш нь хийдэг те сард бид тэдэнд хүргэл тарцуулна гэсэн бол тэрнээсээ чааш хадгаламж руугаа хүрдгүү ч гэдэм үү айгуу тийм нэгт нямбай хинамгаа тийм хүн байсан байгаа байхгүй Кристагийн хувьд болохоор жоохон ичимхий зантай тэгэл амир хөөрхөн нэг тийм ихч нар энэ ч гэрт нь орохоор өө цай авах уу юу авах уу яах уу гэл ингээл яваад идэг яг л нэг тийм ихч байгаа байхгүй тэгээд Кэт буюу одоо Чандлерийн найз охиных нь хэлж байгаагаар болохоор ер нь эцэг ихтэй маш сайхан харилцаатай байдаг байсан 7 хоногийн баг 3-4 өдрийг тэдний гэрт нь хамт өнгөрөөдөг. Тэгээд хамтдаа одоо Марио Карт хүзэр тоглодог те. Криста ингээд дандаа л баг хожигддог. Гэтэ хизээж уурлаад ч юм уу янз бүр болж байгаагүй. Надтай маш гоё харилцаатай байдаг. Тэгээд Чандлерт маш их хайртай. Чандлер ч гэсэн ээж авдаа амар хайртай. Ээж авдаа зориулаад хоол хийж өгдөг штэ гэл бүр хийж хэлжсэн. Тэгэхээр өрн тэр хүмүүс ямар байсныг нь бас бид нэр баг зэрэг мэдэж авч болох байх гэж би бодож байна. Тэгээ Бартийн бас найз нь нэлээд бас олон жил найз нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Бартыг талаар хэлэхдээ бол ер нь бол тэ нэгтлэн бодогч хүн хинамгаа гэдг нь хэлж байгаа. Тэнгүүтээ казино тоглоод явж гин гэж танд тэгж хэлвэл та юу гэж бодож байна гэсэн чинь. Барт казино тоглоно. Би бол ерөөсөө тэгж бодохгүй байна. Би чам $100 зүгээр өгье гэвэл тэр бараг $100 маань буцааж өгөөд би ийм зүйл хийхгүй л гэж хэлнэ. Хэмэл хүн. Тэгээд ер нь Барт Криста хоёр согтууруулах хундаа их хэрэгэлдэг байсан уу? Энэ талаар нь та ер нь ямар нэгэн зүйл мэдгүй гэсэн чинь. Өө нэг амар уудаггүй дээ. Заримдаа амралтын өдрөөрөө бит хоёр
хоёр баарт бит хоёр уулздаг. Хүүхдүүдийн талаар яриад ойр зүрийн амьдралаа яриад өнгөрдөг. Тэгээд тэр найз нь болохоор бас сэргийгдэх эрчим хүчний тийм инженерийн мэргэжилтэй. Тэгээд тухайн болохоор манай хүү Чандлер бас энэ чиглэлээр сурах гээд байгаа гэж ер нь бол би Чандлерт зөвлөгөө өгч ирсэн. Энэ талаар бид нэр хоорондоо ингээд дэлгэн үсгэжсэн гэж хэлсэн байна. Кристагийн ажлынх нь хүмүүс нь ч юм уу ажлынх нь найзууд нь бас гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэгээд тэр үедээ болохоор Криста бол ажилдаа айгүй хариуцлагатай юмыг ингээд ном журмын дагуу хийдэг. 10-20 минут одоо хоцорхоор бол заавалчгүй урьдчилж одоо мэдэгддэг. Ер нь нэлээ хариуцлагатай хүн байсан. Ажлынхантайгаа бүгдээрнтэй нь гоё харилцаатай, гэртээж гоё харилцаатай, гэрээсээ гараад энгийн гоё харилцаатай, найрсаг, нөхөрсөг тийм хүмүүс л байсан байгаа байхгүй. Чандлерийн тухай одоо найз нь хэлэхдээ болохоор ер нь бол зарим зүйл дээр янз бүрээр сэтгэл хөдлөлөө бол гаргадаг. Гэхдээ Чандлер одоо нэлээд дуугүй тийм яриад байдаггүй, чимээгүй хүмүүс байдаг штэ. Ер нь бол тэгж тодорхойлж илээ. Тэгэхээр би болохоор ингэж бодоцсон байхгүй. Гэрчийн мэдүүлгүүдийг сонсоод энэ тэндээс янз бүрийн өөр подкастууд сонсоод гэхдээ би энэ залууг болохоор нэг юм хөдөлгөөнтэй тэгэл энэ тэнд нэг худлаа яриад үлпэл төсрөөл явддаг залуучууд идэв штэ. Тиймэрхүү залуу юм болов уу гэж би зүгээр дотроо ээж төсөөлсөн чинь харин бүр эсэргээрээ нэлээд дуугүй чимээгүй төрлийн хүн гэж Чандлерийн найз охин нь болохоор хэлсэн байгаа. Эцэст нь тэгээд Чандлер бол энэ бүх зүйлийг ганцаараа хийсэн гэдг нь бол тогтоогдсон. Хичнээн одоо найз охиных нь эцэг эхийнх нь амьдардаг газраас зогцос олцсон ч гэсэн эцэг эхт нь бол ямар ч хамааралгүй, найз охин Кэттт нь ч гэсэн ямар ч одоо хамааралгүй гэдг нь бол тогтоогдсон байгаа. Чандлерийг яг баригдаад шоронд хоригддох одоо үеэс нь 4 сарын дараа буюу Кэт болон Чандлер цаар хоорондоо ярьсан тийм бичлэг нь бас олон нийтэд YouTube дээр бол тавигдсан байсан. За энийг нь бол би сонссон. Гэтэ нэг амар чухал ч юм уу хэрэгтэй холбоотой зүйл бол хоорондоо угаасаа яриаггүй. Тэр чинь чигтээ нөгөө яриаг нь рекорд хийж авч байгаа болохоор янз бүрийн зүйл ярьж болохгүй байх л та. Тэр хоёр юу гэж ярьсан бэ гэхээр энгийн л одоо Кэт болохоор өөрийнхөө ажлынхаа талаар өөрийнхөө өдрөө яаж өнгөрөөсөн талаараа бол ярьжсэн. Чандлерийн хувьд болохоор шоронд бараг жим хийгээд байгаа юм мэдгүй. Ингэж тасгал хийсэн, тэгж тасгал хийсэн гэл тиймэрхүү юм ярьснаа. Кэт болохоор удахгүй миний уцаар ярих картны мөнгө дуусгаж байгаа. Чи цэнэглэж чадах уу гэдгсэн чинь Кэт тэглгүй яах уу цэнэглээд үгүй маргааш цэнэглэе гэл тэгж хэлжсэн. Тэгэнгүүтээ Кэт болохоор чи надад хайртай юу гэдгсэн чинь Чандлер хайртай гэсэн чинь ёо тийм билгүй дээ би яагаад ч юм надаар тоглоод намайг одоо бараг хаяад явахаас бол айж гин гэж хэлсэн. Тэгэхээр магадгүй энэ хоёр хосын харилцаа жоохон токсик байсан болов уу гэж би бодсон. Чандлер жоохон араар нь тавьдаг ч юм уу өөр охтуудтай одоо уулздаг байсан ч юм уу тиймэрхүү байсан байж магадгүй гэж бол би бодсон. Эсвэл зүгээр тоглоомор тэгж хэлсэн юм уу би сайн мэдэхгүй байна. 11 сар хүртэл бол одоо тэр утасны рекорд хийсэн байгаа одоо хугацааг хүртэл бол Чандлерыг гин буруугүй гэдэгт бол баттай ярьжсэн зүйлүүд нь юу байсан гэхээр чамайг шоронгоос гарвал хоёлаа тийм юм хийн, ийм юм хийн, хоёлаа тийшээ явна шүү гэл амир хөөргөн тэгж ярьжсэн. Тэгэхээр энэ нэмэгтэй бол Чандлерыг эцэг эхийнхээ амь насанд хүрсэн гэдгийг нь бол 11 сар хүртэл тэрэнд нь бол итгээгүй ингээд явж исэн байна гэж бол би ойлгосон байгаа. Эцэст нь бол 2022 онд энэ хүний шүүх хурал нь бол явагдсан. Энэ үед нь болохоор Чандлерийн төрсөн ах State your name for the record and spell both your first and last name. My name is Mitchell Halderson, and that's M-I. Мичл Халдерсон бол шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэггээр бол ирсэн байгаа. Тэгээд надад энэ хүнийг харахад бас сэтгэл нэлээ өвдсөн. Танаа аав ээж хоёр ч согтууруулах хундаа ер нь хэрэгэлдэг байсан уу? Согтууруулах хундааны одоо хэрэглээнийхэн талаар та юу гэж боддог вэ гэсэн чинь хэрвээ согтууруулах хундаа хэрэгэлдэг гэж ярил би баг ээж аав хоёроос илүү их уудаг байхаа гэж хэлсэн. Тэгээд Чандлер гээд одоо төрсөн дүүгийнхаа Мэдисоны их сургуульд сурдаг гэдэгт нь итгэдэг байсан. Даатгалын компанид хагас цагаар захимаар ажилладаг гэдэгт нь бол би итгэдэг байсан гэж хэлсэн. Мичлээс ингэж асуусан. Танаа аав ээж хоёр амь насны даатгалтай юу гэж асуусан чинь тийм гэж хэлээд тэгээд тэр нь ойролцоогоор хэдэн төгрөг байх боломжтой вэ гэсэн чинь ер нь $1 сая байхаа гэж хэлээд хэрвээ аавд ямар нэгэн юм тохиолдох юм бол ээжэд тэр одоо амь насны даатгал нь ирнэ. Хэрвээ аав ээж хоёрт хоёуланд нь ямар нэгэн юм тохиолдох юм бол би болон манай одоо дүү Чандлер энэ даатгалын мөнгө бол ирнэ гэж бол хэлсэн. Тэгсэн чинь энэ
мөнгөний одоо хэмжээнд танаа хувийн байшинг оруулаад уу гэсэн чинь үгүй байхаа гэж хэлсэн. Тэрнээс Мичлийн хувьд бол өөр ямар нэгэн онцгой ч юм уу тийм зүйл бол яриаггүй. Мичлийн найз бүсгүй буюу сүд бүсгүй нь бол шүүх хурал дээр ирэхээс бол талцсан. Харин оронд нь болохоор юм бичгээр өөр нь бол өөрийнхөө юу гэж бодож байгааг хэлсэн байсан. Тэрэн дээрээ болохоор хэрвээ Chandler халдварсан барьцааны мөнгө төлөөд шоронгоос суулгах юм бол би найз залуудаа сүд залуу болон өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовж гинэ. Кэт буюу одоо Chandler-ийн найз охиных нь ээж нь бас гэрчийн мэдүүлэг өгсөн. Did he tell you personally, if you'd be making more money or less money? Did you talk about money at all about that, Jennifer? But he says that he will be have a good job. It will good money. Yeah. Did Chandler ever talk to you about where he was going to live? Шүүх хурлаас бол нэг удаа гарч явсан. Би энэ одоо тав хүрхэд тэгээ буцаж орж ирсэн. Chandler-ыг тэгээ одоо мундаг одоо лаг сургууль сурдаг гоё ажил хийж байгаа. Тэгэд би манай охинтой тэр хоёр хамтдаа Флоридаар бол нүгж байгаа. Гэхдээ би өөрийнхөө машиныг санал болгосон. Хоёрт машин эрэхтэй бол миний машиныг аваад яваарай гэж би хэлсэн. Машин ажлын санал авсан гэж хэлэхэд нь хоолн дуурайд тэр хоёр одоо хоёлаа уулзсан байгаа хгүй. Оройн зөг хамтдаа барьсан гэдгээ бол хэлсэн. Chandler-ийн эцэг эхийн хувьд бол нэлээд нааштай одоо найрсаг тийм хүмүүс байсан гэж дурдсан. Задлан шинжилгээний эмчийн хэлж байгаагаар болохоор Bart Halderson-ы одоо нурууны хэсгээс нь бол буудуулсан тийм шинж тэмдэг бол илэрсэн гэж дурдсан. 7 сарын 1-ний өдөр нөгөө нэг Chandler-ийн аав нь буюу Bart Halderson сургууль руу очиж уулзах цагтаа байсан шүү дээ. Тэгээд сургалтын албаны нөгөө нэг хүнтэй уцаар ярьсандаа тэр хүн бас гэрчээр ирсэн. Тэр хүний гэрчийн мэдүүлэг дээр болохоор Bart болон тэр хоёр уцаар ярьж байгаа дуу хоолойг нь бичиж авсан байсан. Тэрийг бол шүүх танхимд байгаа бүх хүмүүст бол сонсгосон. Chandler-ийн өмгөөлөгч эмэгтэйгийн Chandler-ийн залуу хүн 23 настай байхдаа одоо ийм алдаа хийсэн гэдэг дээр нь үндэслэж ярьж исэн. Гэхдээ шүүгч болохоор юу гэж шийдсэн бэ гэхээр тэгэхээр хичнээн одоо залуу хүн ингээ алдаа хийсэн гэдгийг би ойлгож байна тий. Уур бухимдалтай одоо хөтлөөд ч юм уу автагаа маргалдаад буудсан байлаа гэж бодоход одоо аавыгаа буудсны дараа бие авч явж байгаа байдал нь энэ хүнийг нийгэмд бид нэр төлөөдөө явуулж болохгүй гэдгийг бол ойлгож авсан. Тэгэхээр би энэ хүнд насаар нь хорих ялыг бол одоо оноолоо ямар ч барьцааны мөнгө төлөөд одоо шоронгоос суулгагдаж боломжгүй. Гэхдээ давж заалдах эрэхтэй гэж хэлсэн. Ингээд эцэст нь бол Chandler Halderson эцэг эхийнхээ амь насанд хүрээд биеийн хэсгийг хэсэгчилсэн. Мөн мөрдөн байцаагчдын одоо байцаалтын мөрдөгчдөд буруу мэдээлэл өгсөн гэсэн хэрэгээр насаараа хорих ялал авсан байгаа. Шүүгч түнд одоо ялын тогтоолыг хүнсний дараа Chandler юу ч хэлсэн бэ гэхээр энэ шүүх хурлыг үзэж байгаа өмгөөлөгч юм уу хуульч байх юм бол анхаарлаа хандуулаарай. Би давж заалтмаар байгаа учраас би та бүхнээсээ надад туслахыг одоо хүсэж байна гэсэн зүйл хэлсэн. Ямар нэгэн байдлаар эцэг эхийнхээ одоо амь насанд хүрсэн ийм муухай хэрцгий харгиц одоо үйлдэлийг гаргасан уучлаарай ч юм уу эсвэл ахаасаа уучлалт хүссэн ч юм уу тийм зүйл бол энэ хүний амнаас нэгж гараагүй. Chandler тэгээд 2023 оны 4 сард давж бол заалцсан юм билэ. Яланд нь бол ямар ч өөрчлөлт бол ороогүй. Бүх насаараа хоригдох ялаа бол одоогоор эдлээд шоронд бол байгаа юм байна. Эцэст нь тэгээд ер нь бол худал хуурмаг нь ил болсон чинь тэрэндээ одоо баг уурлаад лээд аавынхаа амь насыг дараа нь ээжийнхээ амь насыг хөнөөгөөд энэ цогцыг яаж нуух уу гэл тэгэл бүр амар хэсэгчлээд эхлээд бол шатаах гэж үзсэн чинь болохгүй болохоор нь ч юм уу эсвэл бол нөгөө зуухан жижигхэн болохоор ч юм уу болохгүй байсан юм уу. Аав ээжийнхээ толгойг тэр зуухандаа шатаасан байгаа хгүй юу. Тэгэл та нар төсөөлөд үзтээ. Тэр бүр ямар муухай харгас ямар муухай арай. Миний хувьд бол энэ хэрэг дээр яг ийм тийм гэж хэлэх дүгнэл гаргах юм зүйл бол байхгүй байна. Тийм болохоор би та хэдтэй дотроо өөрөөсөө юу гэж бодож ямар дүгнэлт гаргаснаа комент хэсэгт бусадтайгаа болон надтай хуваалцаарай. Би уншихтаа бол таатай байх болно. За энэ удаагийн дугаар маань нэг ийм маш харамсалтай ийм хэрэг байлаа. Дараагийн бас нэг сонин хачирхалтай тийм мөн илүү задаргаатай тийм хэргийг би та бүхэндээ хүргэхийг зорих болно. Дараагийн бас нэг гэмт хэргийн дугаараар хэдүүлээ уулзцгаая. Тэр өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. Миний нөгөө харшил хөдлөөд тэгээд хамар ер нь жоохон битүү байгаа. Тэгээд та хэдэд нэг юм төвхтэй ч юм уу сонсоход жоохон хэцүү байсан бол уучлаарай. Би одоо бүр яг хажуудаа хамрынхаа нөгөө тусаагарыг ингээд тавьсан. Байс гэж байгаа л нөгөөдхөө бараг тусаагаал чадхаараа л одоо хичээсэн байгаа шүү. Тэгээд